Нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэгдснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг бол хориглдог. Мөн дээрэс нь тухайн автобусны өнгө үзэмж, кузовын бүрэн бүтэн байдал, өвлийн улиралд халаагуурын систем, дээрэс нь ариун цэврийн шаардлага хангасан байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдагч. Угтаа өнөөдөр Орхон аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснууд дээрх шаардлагыг бол хангах байгаамаа. Тухайлбал 4588 ороо гэсэн нийтийн тээврийн хэрэгсэл нь 2007 онд үйлдвэрлэгдсэн ч үйлдвэрлэгдсэн цагаас хойш 15 жил болж байна. Гэсэн хэдий ч одоо хүртэл иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг бол үзүүлсээр байгаамаа. Автобусны үйлчлэгэхэд биш парк хуучилсан байна энд. Тэр суудлчгүй, зарим суудланд янз бүр болчихсон. Тэгээ хүүтэн хуучилсан болохоор тэгээ явхад тийм байна. Тэгээд энэ автобус чинь тэгээд яг цагтаа бас явахгүй ингээд хөрөөлгээд одоо энэ жоохон хөвгтэй хүн ч байна, өндөр насны гуч байна. Энэ бэрхшээлтэй байна шүү дээ. Энэ Ахмадын автобус гэдэг нэг автобус явуулын тэр одоо худлаа сайн аваад одоо манай Эрдэнэ багт байдаг юм би. Эрдэнэ баг явуулдаг шүү дээ. Тэгээ сайн аваад гэсэн кондуктортойгоо тэгээ яагаад тэрийг бодлуулах хэрэгтэй байна. Эсвэл явуулж бодлуулаад эсвэл энд одоо эдрийг бензин юуг тосоо. Тий. Ер нь тэгээ автобусны юу байна. Юушлгүй таарах шүү тэр хүүхдийн хэлдэг. Одоо зарим суудлын суучид хоошоогоо савж үлчих гэдэг энэ садоороо салцсан өчигдөрийн автобус суусан чинь. Одоо энэ тиймэрхүү л байна шүү дээ. Тэгээ нэг хүүт одоо халаалт гэж юм байдгүй юм. Төлөөгөр бол автобусын суугаа ажилдаа явхад бол айгүй хүүтэн байдаг. Тэгээ яхад нөгөө чихэл хүмүүс их чихчдэг болохоор тэгээ барыг тэрийг мэдэхгүй ажилласаа оцрохгүй гэл тэгэл барыг чихэлтэй л арай хийж суугаал явдаг. Тэгээд ерөнхийдөө миний бодлоор бол нөгөө суудлаа олонтой тэгээд том болгол их зүгээр юм шиг санагдаад идэг. Тэгэхгүй одоо ингээл ийм жижиг автобусан чи ийм олон хүмүүс чих чинь тэгээл бараг 30-40 минут хүлээгээл нөгөө нэг л их сайхан 2 метрийн зай байр маяр гэлээ тэр мөр бол энэ автобусанд бол бараг үйлчлэх шүү дээ. Жохоо ариун цэвэрлэлтэй жах мууж магадгүй хаа одоо тэр одоогоор ашиглаж байгаа болохоор бас муулаад тахтаас тийм хөл. Тэгтээ яг одоо одоо олон жил болж байгаа автобус зах салхад бас хэрэгтэй л. Таарах хөл гэдэг чинь ерөөхдөө тэгэл чихэлтэй л явдаг шүү дээ. Тийм. Ариун цэврийн талд бол нэг тийм тэгэл яваал тэгэл явж байна. Бүх ингээд хөдөлгөөнтэй байна уу? Хөдөлгөөнтэй ер нь цэвэрлэгээ байд юм уу? Баггүй. Орхон аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 36 автобус иргэдэд үйлчилж байна. Хэдийн ашиглалтын хугацаа дууссан ч зарим автобуснууд иргэдэд үйлчилсээр байгаамаа. Тэгвэл энэ асуудал дээр Орхон аймгийн авто тээврийн үндэсний төвөөс дараах тайлбарыг өгч байна. Нийтийн тээвэр Монгол улсад тийм авто цамын тээвэрт мөрдөгдөг стандарт гэж байдаг. За бид нар нэг үндсэндээ 120 гаруй стандарт мөрдөж байна. Үүнээс заавал мөрдөх гэж тодорхой стандартууд байдаг. За нийтийн тээврийн МНС 5012 2021 гэдэг стандарт маш шинжилгээд сая гараад ирсэн. Энэ дээр автобусны нашлалт 12 жил байдаг. Үйлдвэрлэснээс хойш 12 жил ашигласан бол ашиглахыг хориглоно гэдэг. Гэтэл өнөөдөр энэ дэлхийн нийтийн цочроос цаг тагалтай үед автобусны нашлалттай холбоотой асуудлыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл энэ дээр төр одоо хөдөлгөөн хийхгүй байх чиглэлийг одоо Монгол улсын стандарт ерөнхий газрын даргын тушаал гараад ингээд бид нар энийг хэрэгжүүлээд явж байгаа. Гэхдээ одоо манай Орхон аймгийн нутгийн захиргааны байгууллагаас энэ нийтийн тээврийнхаа энэ парк шинжилгээд энэ дээр одоо маш том хөрөнгө оруулалт хийж байна. Энийг одоо бид одоо маш тодорхойлттой байж үсэж байгаа. Яагаад гэвэл энэ ер нь олон жилийн асуудал яригдсан. Ерөөсөө манай нийтийн тээврт хөрөнгө оруулалт хийгдэг шүү дээ. Тэгэхээр одоо энэ өнөөдөр манайх одоо шовн явж байгаа автобусныхаа үндсэндээ нэг 50 орчим хувийг парк шинжилтээр хийхээр одоо орон нутгийн төсөвт 2.2 тэрбум төгрөг тавьчихсан. Одоо ингээд бид нар автобусны тендерийг зарлаад шинэ автобусаар иргэдэд үйлчлэхээр ингээд бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. За шугамын такси бол юу яадаг одоо начлалт нь 10 жил байдаг. Мөн адил одоо манай тэр начлалтаар тэнцдэггүй тэр ёсод байхгүй да. Нөгөө нийтийн тээвэрч өөрөө нөгөө зогсолтгүй байнгын ингэж ашигладаг учраас зарим тал дээр үзэмж юмнууд алдагдсан юм байгаа. Энэ бүх шаардлагуудыг бид нар тавьж ажиллаж байна. Тэгээд нэг Монгол улс ч өөрөө дандаа импортлогч орно. Гаднаас тээврийн хэрэгцүүдийг ашиглаж ясан тээврээс авчирснараа бас жаахан манай юм дээр бас ингээд нэг техник үзүүлэлттэй жаахан үзэмж талаас бас асуудал гараад байгаа. Энэ бүгд дээр бид одоо энэ бүгдийг бид шинжилнэ.
Орхон аймагт үндсэн 6 чиглэлд нийтийн тээврийн 36 автобус, 200 гаруй шугамын такси иргэдэд үйлчилж байна. Эдгээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим автобусны насжилтын хугацаа дууссан ч иргэдэд үйлчилж байгаа нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ ангилал ба үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлагын заалтуудыг зөрчиж байгаа юм.